Хэрхэн худалдан авалтын тоонд категорийн барааны үн хөнгөлөх вэ? Лоялти цэс дотроос урамшуулал цэсийг сонгон орно. Тухайн цонхонд таны үүсгэсэн урамшууллын мэдээлэл харагдах бөгөөд шинээр урамшуулал үүсгэхийн тулд урамшуулал нэмэх товч дээр дарна. Нэр хэсэгт үүсгэх урамшууллын нэрийг оруулна. Эхлэх огноо дуусах огноо хэсэгт урамшууллын үргэлжлэх хугацааг тохируулна. Мөн та цаг ашиглах эсхийг чиглэснээр таны урамшуулал тухайн заасан хугацаанд үйлчлэх юм. Өнгө хэсгээс үйлчлүүлэгчид харагдах өнгийг сонгох боломжтой. Төлөв хэсгээс тухайн урамшууллыг идэвхжүүлэх мөн хүчингүй болгох боломжтой. Чизкейк 5 ширхэг авбал бүх кофе 20% хямдрах урамшууллыг үүсгэхийн тулд худалдан авалтын бараанд хэсгийг идэвхжүүлж, бараа хэсгээс чиз кейкийг сонгоно. Цугларах оноо хэсэгт чизкейк худалдан авахд хэдэн оноо цуглуулах боломжтойг тохируулна. Нэг чизкейк тутамд үйлчлүүлэгчид 1 оноо хуримтлагдана. Үүний дараа баруун дээрх сум дээр дарж дараагийн хэсэг рүү шилжинэ. Энэ хэсэгт та ямар хэлбэрээр урамшуулал болон хямдрал олгохоо тохируулна. Та бүх кофе 20% хямдруулах тул категорийн барааны үн өөрчлөх хэсгийг идэвхжүүлнэ. Урамшууллын нэрийг оруулан хөнгөлөлт эзлэх категорийг сонгоно. Хөнгөлөлтийн төрлийг сонгон хөнгөлөлтийн дүнг оруулна. 5 ширхэг чизкейк авсны дараа хөнгөлөлт эдлэх тул зарцуулах оноог 5 гэж оруулна. Бүртгэж дуусаад хадгалах товчийг дарснаар таны урамшуулал идэвхжинэ. Масуу пост систем дээр урамшуулал ашиглан борлуулалт хийхдээ урамшуулалт хамрагдсан барааг сонгон төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Төлбөр төлөх хэсэгт F4 товчийг даран үйлчлүүлэгч сонгох хэсгээс урамшуулалт хамрагдах үйлчлүүлэгчийн утасны дугаарыг оруулах эсвэл QR кодыг уншуулна. Тухайн цонхонд үйлчлүүлэгчийн мэдээлэл харагдах бөгөөд урамшуулал хэсгээс урамшууллаа сонгон урамшуулал ашиглах товчийг дарна. Урамшууллын кодыг болон QR кодыг уншуулна. Хадгалах товч дээр дарснаар тухайн үйлчлүүлэгчийн чизкейк худалдан авалт 5 оноогоор нэмэгдсэн болно. Төлбөрийн баримтыг хэвлэхэд дараах байдлаар харагдана. Урамшууллын кофений хөнгөлөлт олгохдоо дараах зааврын дагуу олгоно. Үйлчлүүлэгчийн худалдан авах кофег сонгож төлбөр төлөх цонхонд шилжинэ. Төлбөр төлөх хэсэгт F4 товчийг даран үйлчлүүлэгч сонгох хэсгээс урамшуулалт хамрагдах үйлчлүүлэгчийн утасны дугаарыг оруулах эсвэл QR кодыг уншуулна. Энэхүү цонхноос үйлчлүүлэгчийн оноогоо бүрэн цуглуулсан кофе 20% хямдралтай урамшууллыг сонгон урамшуулал ашиглах товч дээр дарна. Урамшууллын кодыг болон QR кодыг уншуулна. Хадгалах товч дээр дарснаар кофений үнийн дүн хямдарсан байна. Урамшууллын төлбөрийн баримтыг хэвлэхэд дараах байдлаар харагдана.